Хичээлээсээ ирээд хийх дуртай 5 зүйлс. Нэгдүгээрт хичээлээсээ хурж ирээд хүнд сүнхээ тайлж тавих. Сүнхээ тайлах чинь ямар гоё юм бэ? Чөлөөтэй хүйзэл чадчих гэж үү? Яаж юм зүнхтэй илж авч явдаг байсан байна. Хоёрдугаарт амрах. Ямар гоё юм бэ? Гэтэл хурж ирсэн тэр гоё юм аа. Яа, тэрс тя. Гуравт сэрээд өлсөх. Амар өлсөж байна бас яа. Я чамаал итгэс. Яа, ямар гоё харагдаж байна. Амттай ба. Тавдугаарт гэрийн даалгавраа санах. Яа, суулж чадваа ёо, ямар гоё идчихвэ. Стаа гоё идлээ. Одоо сайхан идчихээ би ч удахш хэрэгтэй шүү дээ. Юу лээ бич та? Гэрийн даалгавартай биш үү? Би ч одоо нэр гэрийн даалгавартай юм биш үү? Гэрийн даалгавар одоо хийх ёстой байна. Яа, ямар хайва. Гэрийн даалгавартай гээд. Одоо энэ дараа 3 даалгавар шүү дээ. Даалгавар хиймээргүй байна. Гэхдээ манай өнөөдрийн бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэ хүү бичлэгэн дээр та бүхэн манд заавал лайк болон subscribe дарахаа мартаоцай. Дараагийнхаа бичлэг хүртлээр Нанукигаа маш анхааралтай тайван хүлээн сууж байгаа. Нанукан цаг алдахгүй бичлэгнүүдийн оруулалт байх учраас та бүхэн манд заавал лайк, subscribe дарах тусам би илүү гоё өдөр болгон бичлэг оруулах шүү. За тэгээд та бүхэн маань баяртай. Тэгээд эргүүлээд бичлэгэндээ орцгоё. Яа, даалгавраа ичимсэн. Rock that vibe.